Дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын нийт 21 гишүүнээс санаачлан гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн мэлээ. Монгол улс 1990 оноос хойш олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд гишүүнээр элсэж зах зээлийн эдийн засгийн шилжилтийг давах, эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох зэрэгт дээрх олон улсын байгууллагатай хоёр талд хамтын ажиллагааны хүрээнд засгийн газраас гадаадын нэн хөнгөлтэй зээл болон боцолтгүй тусламжийг авч ашиглаж ирсэн. 2011 оноос нэн хөнгөлтэй зээл өөрчлөгдөж энгийн болон хөнгөлтэй зээлд хамрагдах болсон. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул зөвхөн арилжааны нөхцөлтэй зээл авах боломжтой болж зээлийн нөхцөл өөрчлөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 21.7 их найт төгрөгийн гадаад зээллэгийг авч ашиглан дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр 300 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнд Япон улсын зээлээр шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл, тусламжийн өрөнгөөр Япон Монголын анагаах ухааны эмнэлэг, бүгд найрамдах хятад улсын зээлээр төв зөвөрлөх байгууламжийг барих төсөл, Улаанбаатар хөшгөө хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны авцсан барих төсөл, Яарамгийн болон замын цагдаагийн гүүр барих төслүүд, Гасвар далайхын авцамын төсөл, Азийн хөгжлийн банкны зээлээр баруун бүсийн босоо тэнхлэгийн авцамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах, эрчим хүчний шинжилэл хийсэн эрчим хүч 1-2 төсөл зэрэг томоохон төслүүдийг ашиглалтанд оруулсан байна. Харин өнөөдрийн байдлаар улсын их хурлаас сойрхон баталсны дагуу засгийн газрын шугамар гэрээ хэлцээр нь байгуулагдсан гадаад зээллэгийн тусламжийн нийт 116 төсөл хэрэгжиж байгаагаас гадаад зээлийн 89 төсөл байна. Эдгээрийн төсөл зээлийн санхүүжилтийн ашиглагдаагүй нийт үлдэгдэл 14.7 их найт төгрөг, түүнчлэн 95.5% нь 2030 он гэхэд дуусахаар гэрээ хэлцээр байгуулагдсан байна. Гэвч гадаадын зээлийн ашиглалтын хэмжээ тухайн жилийн төсөвт хязгаарлагдмал байдлаар батлагдаж байгааг шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удаашрах, нэмэлт санхүүжилт үүсэх, зээлийн үйлчилгээний төлбөрт нэмэгдэх, зарим төслүүд 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих эрсдэлтэй байна. Иймд гадаад зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдээс үндэсний аюулгүй байдлыг хангах улсын их хурлаас баталсан засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөр туссан 14 мега төслийн жагсаалтад багтсан импортыг орлож үйл ажиллагааны орлогороо зардлага нөхөх чадамжтай нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл болон сэлбэдэд төв түшгэлсэн гэр хорооллыг орон сууцуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлж ашиглалтанд оруулах зорилго бүхий анхдагч хуулийн төслийг зарим гишүүдийн хамт боловсруулж өргөн бариад байна. Өмнөд үрдсэн гадаад зээлийн ашиглагдаагүй үлдэгдлийн 38% буюу 5.6 их найт төгрөг нь газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийг санхүүжилт байна. Гадаад зээлгийн их усүр хэрэгжүүлж буй зөвхөн дээрх 3 төслийн санхүүжилт ашиглалтын зардлыг төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1-4, 12.1-5 заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн тооцоолоос тусад нь тооцож явах тухай зохицуулт юм а. Хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд дээрх төслүүдийг улсын их хурлаас сойрхон баталсан хугацаагаар хэрэгжиж, зээлийн ашиглалт нь гэрээ хэлцээр батлагдсан дүнгээс хэтрэхгүй байх хязгаарлалттай бөгөөд бүтцийн хувьд 9 зүйлтэй хуулийн төсөлд хамаарах төслүүдийг тодорхой тусгасан болно. Харин дээрх төслүүдийн ашиглалтын хэмжээгээр засгийн газрын бүртгэх, өрийн хязгаар тооцох зэрэг бусад харилцаанд хуулийн төсөл өөрчлөлт оруулахгүй бөгөөд хуулийн төсөлд тусгаснаас бусад асуудлыг холбогдох хуулиудаар зохицуулна. Анхдагч хуулийн төсөл нь хууль тогтоомжийн тухай хууль заасан шаардлага бүрэн хангаж холбогдох судалгааг боловсруулж өргөн барьсан. Тухайлбал судалгааны тайлангаас харахад олон улсын ийм туршлага түгээмэл байдаг бөгөөд холбооны бүгд найрамдах Герман улс, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улсууд хөгжлийн томоохон төслүүдэд ийм байдлаар санхүүжүүлж ирсэн туршлагатай байна. Гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар дараах эерэг үр нөлөө, үр ашиг гарна. Үүнд газрын тос боловсруулах үйлдвэр хугацаанд баригдсанаар жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах дотоодын хэрэглээний 55%-ийг хангах, жил бүр $1 дотооддоо үлдэж импортын хараат байлаас гарч шатхууны үнийг бие даан уян хатан зохицуулна. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтанд орсноор
жилд 366 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангана. За жил бүр 17.5 тэрбум дотоод төгрөгийг дотооддоо үлдээж импортын эрчим хүчийг одоо орлоно. За сэлбэдүүд төв ашиглалтанд зөвсгсөн гэр хорооллыг орон сууцжуулснаар нийт 158 талбайд 10,000 гаруй айл орон сууцны цогцлбор хороол бий болно. За 118 гаруй яндан цөөрүүлж Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах, за 4,000 гаруй нөхөн жорлон устгаж хөрсний бохирдлоос бууруулах, цэвэршүүлэх. За мөн зээлийн ашиглалтыг сайжруулснаас газрын тус боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн ашиглаагүй үлдэгдэл төлөх төлбөрт 105.1 тэрбум төгрөгийг хэмнэх. За энэхүү хууль батлагдсанаар нийт гарах үр дүн дээрх хязгаарлагдахгүй бөгөөд стратегийн гол бүтээгдэхүүний импортын хит хамаарал буурч валютын гадагшлах хэрэгжилтийг валютын урсгалд эрс багасж улсын хурлаас сойрхон баталсан зээлийн гэрээ хэлтсээрийн хэрэгжилтийг хангаж олон улсын хөгжлийн түншлэл байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлнэ. Төсөвт учруулах гадаад зээлийн дарамтыг басгаж нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, за бусад шин зээлийн төслүүд хугацаанд хэрэгжих, за зээлжих зэрэгэл нэмэгдэх боломж бий болох юм а. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх, үнийг дотооддоо тогтоох боломж олгох, баруун бүсийг эрчим хүчээр хангах, импортын хараат бус байдлаас гарах, гэр хорооллыг орон сууцчууд Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, 3 төслийг хугацаанд нь ашиглалтанд оруулах хууль эрх зүйн орчин бий болох энэхүү хуулийн төслийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.